Ингээ өнөөдрийн подкаст эхэлж байна. Миний хажууд Далаваяр байна. Өнөөдөр би хөтлөн. Сэмэно Далаваяр. Сэмэно. За. Эхний асуулт шууд авъя. За. За хэдүүлээ бас 2 подкаст явсан байгаа. Энэ бүх подкастын ер нь гол үндсэн дүгнэлт нь яг чиний бодлоор яг юу вэ? Өөртөө тайлбараад өгөөч. Ер нь болохоор дүгнэлт гэдэг нь яг 1921 оны хувьсгалын үр дүн юу гэдэг шиг байна тий. За хувьсгалын үр дүн нь болохоор ер нь бол хувьсгал дуусаад шууд нэг юм хэлж байгаа. Мэдээж өмнө подкастнаар ярьснаар юу Ленин биднэрт туслаад дараа нь коммунист болгоно гэсэн юутай байсан тэрийг одоо хувьсгал дуусны дараа хэрэгжүүлнэ. Харин тэр хэрэгжүүлэх манай Монголын түүхэнд нэлээд том дарк зүйл бол мэдээж хэлмэгдүүлэлт байгаа. Их хэлмэгдүүлэлт гэж түүхчид ярьдаг. Тэгээд тэр их хэлмэгдүүлэлт нь болохоор 1930 оноос 1960 он хүртэл эхэлсэн байдаг. Тэр огоороо юу хамгийн их хэлмэгдүүлсэн лам гэж үздэг. Тэр үедээ бас их тийм лам нар бол тэр үедээ том тушаалтай тийм том хүмүүс гэж боддог байсан. Яг тэгвэл богдхан байсан учраас. Тэгээд хэлмэгдүүлэл рүү шууд оръё. Хэлмэгдүүлэлт нь болохоор хамгийн ихэнд манай Чой болсон Ленин тэр үед Ленин байхгүй Сталин юу Оросыг одоо хааж явж байгаа. Ленин залуудаа өвчнөр нас орсон байдаг. Тэгээд мэдээж баруун гарна буюу Сталин шууд авж байгаа. Гэхдээ хүмүүс түүхчид ярьдсан байлээ. Ленин Сталин Оросын гарт автуулахгүй гэж бусад ноёдуудаа хэлсэн байлээ. Гэхдээ Сталингийн тийм хэрцгий байдлаас нь болж яхаа аргагүй Сталин Оросыг гартаа авсан байдаг. Тэгээд Сталин болохоор мэдээж Сталин болохоор Ленингийг шүтдэг байсан. Сталин тийм Ленинг тийм бараг ахаа гэж үзэж явдаг байсан. Тэгээд тэр нь болохоор яасан бэ гэхлээр Сталин шууд Ленингийн хийсэн ажлыг гүйцэхээр мэдээж Монголыг коммунист нийгэм болгохоор үтсэн байдаг байгаа. Гэхдээ анх бол өөрөө очие гэж яхад нь манай Чой болсон зогсоогоод бид нэр өөрсдөө би Монгол улсыг коммунист нийгэм болгочихё. Ирээд хэрэггүй би Монголыг коммунист болгож чадна гэд үүнээр их хэлмэгдэл эхэлж байгаамаа. Тэгээд мэдээж хамгийн ихэнд хэлмэгдүүлсэн юм бол манай анхны долоогоос нэг буюу мэдээж хэлмэгдүүлэлтийг явуулахын тулд манай Монголын анхны долоо мэдээж коммунист гэдэг нийгмийг хүсэхгүй байгаа шүү дээ. Америкийн өмнөд улсууд шиг тийм хөгжихийг хүсэж байгаа. Коммунист биш хөгжиж өсөн дэвшихийг хүсэж байгаа улс. Тийм болохоор том мэдлэлтэй ухаантай тийм лам эдрийг бас хэлмэгдүүлсэн байдаг. Тэгээд ер нь болохоор хэлмэгдүүлэлт нь тэгж ихсэн байдаг. Тэгэхээр миний ойлгосноор бол энэ хувьсгалын дараах очиж шинээр яг Сталингийн явуулж байгаа энэ юу юм бэ шүү дээ. Тийм. Ойлгомжтой. Тэгэхээр би танаас яг сүүлийн боёо энэ подкаст хамгийн сүүлийн асуултыг асууя. Яг Сталингийн хийж буй үйлдэлийг яг манай Монголд яг юу гэж үздэг вэ? Яагаад тэрний явуулж байгаа үйлдэл буруу хэрнээ Монголд одоо хүртэл байгаад байгаа тайлж байна. Юу одоо Сталингийн хийсэн яг уу загсан үйлд нь бол хэлмэгдүүлэлт. Сталин өөрөө их төмөр зүрхтэй тийм сэтгэлгүй хүн гэж үздэг. Одоо фактуудаас хэлбэл Сталин өөрийнхөө эхнэр хүүхдийг ажилтан садаа болно гэд эхнэр хүүхдээ өөрийн гараар хороосон гэж үздэг. Тэгээд бас нэг факт нь болохоор Сталин хитрхи хэрцгий тийм амар хүн байсан учраас Сталин гүн нойрондоо нас ороход өөрийнх нь албад түшмлүүд орд сэрэхээс айгаад
Сталин аварч чадаагүй гэдэг. Тэгээд хэлмэгдүүлэлт нь болохоор ер нь Чой Балсан үйлдсэн, Чой Балсан их муу хүн гэж үздэгч Чой Балсан нэг бодлын их бүр Сталин ирээд бүр олон хүн хэцгээр алуулахаас аварсан гэж зарим хүмүүс үздэг. Тэр нь ч үнэн байж магадгүй. Ямар тийм сайн анхны 7 бас бидний тусгаар тогтнолд анхны 7-гийн нэг байсан тусгаар тогтнолд туслуулсан хүн шүү дээ. Чой Балсан байна. Чой Балсан. Тэгээд яагаад хэлмэгдүүлэл хийж байгаа вэ гэхээр мэдээж манай анхны 7 маань Америк улс шиг байхыг хүсэж байгаа. Ирээдүйдээ тийм коммунист нийгэм чинь одоо коммунист нийгмийг тайлбарлавал бүгдээрээ л ирэх тэгш ер нь тийм өсөн дэвших, хувийн өсөн дэвшилт гэж ер нь байхгүй. Тийм болохоор Сталин хэрэг эхлээд тийм өсөн дэвшилтийг хүссэн тийм ард түмнийг устгах нэгэд маш олон ард түмэн хэлмэгдүүлсэн байдаг. Тэгэд яагаад хэлмэгдүүлсэн вэ? Мэдээж тийм байдаг. Хүмүүс ойлгомжтой. За хэрэг баярлаа. Хоёр подкастын дундаас таал яг бидэнд олон тийм үзэж бүхэндээ бүгдийг ингээд урсгалынлаа бүгдийг ярьлаа. Тэмцэн хэрэг баярлаа. Баярлаа. Та бүхэн сонсон баярлаа. Ингээд өнөөдрийн подкастыг ингээд энэ хүн өндөрлж байна. Баярлалаа.